Тэнд харагдаж байгаа уулын биелгээр харагдаж байгаа нарийнхан зураас байгаа. За тэрийг геологчд дайк гэж ярьж байгаа. Монголоор дэл судал гэж орчуулж байна. За энийг түгээмэл байдаг. За тэнд уснуур харагдаж байна. За тэгээд яг ижилхэн саяны дэл судал гэдэг юм энд байна. Би нэг жоохон тайлбарлаад өгье энд. За тэгэхээр энэ газар юу болсон бэ гэхээр эхлээд энэ гадна талын энэ том одоо агуулж байгаа чулуул гэж ярьдаг л да. Энэ геологчд ярьдаг энэ цайвард өнгөтэй уул оогоц энэ чулуу юм мэдээж газрын гүнд байсан. За одоо ингээ илэгдээд ингээ газар дээр гараад ирж байгаа тийм. Энд байсны дараа яасан бэхээр энэ үндсэн чулуу маань ингээд хаграад агуулагч чулуу маань хаграад жоохон ан цавтай болцсон. Энгийнээр бол нөгөө нэг ямар нэгэн зүйл хагардаг шиг шилмэл хагардаг шиг. Тэгээд зай үлдсэн. Тэгээд зай үлдсэний дараа яасан бэхээр яг одоо энэ харлаад байгаа энэ дээлж судлууч нь халуун хайлмаг байгаа хөөхгүй ер нь бол ийм төмөр нийлээ илүү их агуулсан төмөр магн агуулсан юм хайлмаг чулуунууд байгаа юм. Тэгэхээр энэ ингэж тэр нөгөө нэг завсраар нь ингэж доороос нь дээшээ гарч ирээд тэгээд айл нь ингэж буцаад энэ ингэж хатуурчиж байгаа юм тийм ингэж зарцаад. За тийсний дараа яг энэ илэгдэх процесс явагдаад дээрээс нь илэгдээд ингэ гадар дээр гарч иж байгаа хэлбэр нь байгаа юм. Тэгээ ихвчлэн яг энэ дэл судал бол ийм босоо хэлбэртэй байдаг. За энэ ийм босоо хэлбэртэй байж байгаад анх үүсэхдээ иймэрхүү нөгөө хөндлөн зайгаар ингээд үүсэх юм бол тэрийг арай өөр сил гэж нэрлэдэг. За тэгэхээр яг иймэрхүү нөгөө дэл судал бол манай Монголд бол маш байдаг. Тэгээд хүмүүс нөгөө хөдөө гадаа явж байхдаа ингээд анзаардаг баха. Тэгэхээр бол энийг бол ийм зүйл байх юм бол дэл судал гэж нэрлэдэг юм шүү.